дараагийн мэдээг танилцуулъя. 2 дугаар сарын 21-нд дэлхийн их хэлний өдөр тохиосон. За энэ өдөртэй холбогдуулан дэлхийн хэвлэлүүд их хөлтэй холбоотой судалгааг танилцуулж байгаа юм байна. За тухайлах юм бол англи хэл нь дэлхийн хамгийн өргөн тархсан хэл бөгөөд нийтдээ 186 оронд 1.5 тэрбум хүн энэ хэлээр ярьдаг юм байна. За дэлхийн хэлнүүдийг категорчлуулдаг мэдээллийн сан болох этнологийн мэдээлсээр англи хэлээр ярьдаг 10 хүндэтмийнх нь 2-ын хувьд англи хэл төрлөх хэл нь байдаг. За харин үлдсэн 80-ын хувьд нь бол англи хэлийг 2 дахь 3 дахь болон түүнээс дээш хэл болгон ашигладаг болох нь харагдаж байгаа юм. За мөн хятадын мандрин аялга нь бол хамгийн багадаа бол 1.2 тэрбум хүн ярилцдаг. За энэ утгаараа бол дэлхийд хамгийн өргөн тархсан хэлний 2 дугаарт ордог юм байна. За хятадын хүн ам их байдаг учраас төрлөх хэлтэй хүмүүсийг нь тооцох юм бол энэ хэл нь хамгийн том хэлд тооцогдож байдаг юм байна. За дараа нь бол хинди хэл нийтдээ 609 сая хүн энэ хэлээр ярилцдаг. За мөн испани хэлний хувьд 559 сая хүн энэ хэлээр ярьдаг бол стандарт араб хэлээр 335 сая хүн ярьдаг нь олон нийтийн ийм түгээсэн хэл болох нь харагдаж байгаа юм. За дэлхийн бичгийн лавлах ном болох дэлхийн бичгийн системүүдийн мэдээснээр хэл бичгэд ашигладаг нийтдээ 293 төрлийн бичиг үсэг байдаг. За энэ нь бол график тэмдэгтүүдийн багц юм байна. За өнөөдөр нийтдээ 156 хэл бичиг үсэг бол ашиглагддаг болвол Египтийн иероглиф, Ацтекийн пиктограм зэрэг нийтдээ 137 түүхэн бичиг үсэг бол ашиглахдаа болсон юм байна. За англи, франц, испани, герман болон бусад хэлийг бичгэд ашигладаг латин бичгэн дэлхийн хүн амын ашигладаг нийтдээ 7139 хэлийг ашиглахад нь байдаг болвол тэдний 305-д нь бол энэ латин үсгээр бол бичдэг юм байна. За дэлхийн хүн амын 70 гаруй хувь нь үүнийг бол бас ашигладаг юм байна. За дэлхийн нийт даяар бол нийтдээ 7159 хэл байдаг. За үүний 44% нь устж үгүй болох аюулд орсон байдаг юм байна. За 49% нь доктортой хэрэглэгддэг хэлэнд тооцогддог. За харин 7% нь институцийн хэл гэж тооцогддог юм байна. За энэ нь бол засгийн газар, сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашигладаг хэл гэсэн үг юм байна. За хэл устж үгүй болоход тодорхой аюулууд тулгарч байдаг. За үүний гол шалтгаан нь тухайн хэлийг хэрэглэгчид хэлийг хүүхдүүдтэй зааж сургахдаа илүү давмгайсан хэлээр дамжуулж эхлэхэд тухайн хэл устдах аюулд ордог юм байна. За олон хэлийг хоёр дахь хэл болгон ашигладаг гэдгийг этнологийн мэдээлснээр дурдж байгаа юм. За нийтдээ 337 хэл нь унтаа 454 хэл нь устж үгүй болсон гэж үздэг. За унтаа хэл гэдэг нь чадварлаг ярьдаг хүмүүс үгүй болсон хэл боловч энэ хэл нь нийгмийн хэрэглээтэй хിവэр байгаа бөгөөд уг хэл нь угсаатны онцлог шин чанарын нэг хэсэг болж байгаа. За устж үгүй болсон хэл гэдэг нь ярьдаг хүмүүс байхгүй, нийгмийн хэрэглээгүй, за мөн өөрийн өв уламжил онцлог шин чанарын нэг хэсэг гэж үздэг бүлэг оршин тогтнохоо болсон хэлийг хэлдэг юм байна. За этнологийн мэдэгдэж байгаагаар нийтдээ 88.1 сая хүн устж үгүй болоход аюулд орсон хэлийг төрлөх хэлээрээ ярьдаг юм байна. За үүнээс 1431 хэл нь 1000-аас доошгүй хүн анхны хэлээрээ ярьдаг хэл болдог. За 463 хэл нь 100-аас 100 тонны хүн, за нийтдээ 110 хэл нь бол 10-аас 100 хүн ярьдаг хэл байдаг юм байна. За дэлхийн устж үгүй болох аюулд орсон хэлнүүдийн 80 орчим хувь нь 25 оронд байдаг юм байна. За хамгийн их устж үгүй болох аюулд орсон хэллүүдээр 70 орнуудад байдаг хэлүүд, за үүний дараа Аз болон Африк, Америк твийн хэлүүд ордог юм байна. Австралид устж үгүй болох аюулд орсон уугуул иргэдийн хэл болох Югамба хэлийг голчлон Австралийн зүүн үсэгт орших Gold Coast болон Sydney Rim, Logan дүүргүүдийн Югамбэ хүмүүс ярьдаг. За сүүлийн жилүүдэд бол олон нийтийн санаачлагаар энэ хэлийг сэргээх юм хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. За сургалтын аппликейшнуудыг ашигласнаар энэ хэлийг залуу үеийнхэн сурахад нь хүртээмжтэй байдалтай бий болгож байгаа юм байна. За харин Азийн хэлнүүд дотроос Японы Айну хэл нь бол устж үгүй болох хэлд орсон. За ЮНЕСКОгийн мэдээлснээр за энэ хэл нь бол ямар нэгэн өөр хэлний бүлэгт бол холбогддгүй юм байна. За Айну хэлээр ярьдаг хүмүүсийн тоо тодорхойгүй байгаа боловч 2006 оны судалгаагаар нийтдээ 23,000 орчим хүн Айну хэлний ярьдаг энэ тогтоогдсон байгаа юм байна. За харин Африк твд Этиопид Оногото хэл нь бол устж үгүй болох оруулсан хэл ордог юм байна. За Этиопийн баруун хэсэгт Венто голын баруун хэрэг дээрх нэгэн хэсэг бүлэг хүмүүс бол энэ хэлээр ярилцдаг. За тухайн хэлээр ярилцдаг хүмүүс нь бол ердөө 400 орчим хүн үлдсэн. За цөөн хідэн ярьж байгаа хүмүүс нь бол ихэвчлэн ахмад насны хүмүүс байдаг юм байна. За харин хойд болон Төв Америкт бол бараг бүх уугуул хэл устдах аюулд орсон. Африкийн уугуул иргэдийн нөлөөнд автсан Францад суурилсан Крол хэл болох Луизиана Крол хэл нь Америкт устдах аюулд орсон байгаа юм байна. За ихэвчлэн ахмад наснууд уг хэлээр
хэлээр ярьдаг юм байна. За леко хэл бол Боливт бас устж аюулд орсон ийм хэлд орд юм байна. За уугуул иргэдийн хэл бөгөөд энэ хэлтэй хүмүүс генетикийн ямар ч холбоогүй тусгаарлагдсан хэлд бол тооцогддог юм байна. За энэ хэлийг ердөө 13,500 орчим хүн амтай леко үндэстнүүдийн ахмад наснууд нь л ярьдаг юм байна. Харин Европод Английн баруун хэсэгт орших Корниш хэлийг ЮНЕСКО устж үгүй болсон хэл гэж тэмдэглэж байгаа юм байна. За 2010 онд бол дахин сэргснээр устж үгүй болох аюулд орсон хэл болсон. За ингээд 2021 онд Англи, Уэльсийн хүн амын тоолгоор нийтдээ 563 хүн энэ хэлээр ярьдаг гэсэн ийм судалгаа гарсан байгаа юм байна.